Улсын аврам малчин өрхийн тэргүүн отгондорч гэргий отгон жаргалнаар алтан уулынхаа хормойд намаржиж, ар талд нь өвөлжиж, олон нураар цусаж, дулаахан уулын хормойд хаварждаг байна. Анх хонгор толгой багт танилцж 100 гаруй толгой малтаагаар гэр бүл болж байжээ. Үүнээс хойш 30 гаруй жил мал маллахдаа тоо толгойг нь 500 багтаан барьж байна. Сүүлийн жилд ажил хөнгөвчлөх тоног төхөөрөмжийг ашиглан хот айлаараа хоршоолж ажилласнаар мал ондоминд орж малаас авах ашиг шим нэмэгдэж байгааг хэллээ. Хадлангаа намартаа сайн хурааж чадвал байгалийн эрсдлийг даван туулахад чухал нөлөөтэй гэж отгондорж арга туршлагаасаа хуваалцсан ярьлаа. Бэлчээрийн даас хэтэрж जैन байгалийн хүчин зүйл нөлөөлж जैन. Одоо ургамлын гарс хүртэл нэг гад ургадаг ургамлын маань юу бол цөөрсөн. Тэгээ бэлчээрээс авах шимт хижээл мууцсан. Одоо ер нь тэгэл хагас эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилт тавьж ажиллаж байна да. Сэлэнг үйлдвэрийн үхэр зуудын эрсдлийг даах төсвөртэй. Тиймээс ур амьсгалын үржилтийн нөлөөг хохирол багтаа даван туулахын тулд бог малаа цөөлж үхэр сүргээ өсгөн үржүүлэх болжээ. Хөвсгөл аймагт Залгаа нутагт алсын бэлчээр ашиглаж, зилүүд газар 6 дугаар сарын ихэнх хүртэл тойрон нутаглаж махан таргаа авдаг гэлээ. Малын сүү сайл ашиг шим сайн тул ааруул, маасал цэцгийг боловсруулдаг. Ялангуяа дишиг сумын маасал бусад газраас ялгардаг тул энэ өв соёлоо хадгалж алдагдуулахын тулд бэлчээр өвсөөс хэлэхэд анхаардаг гэдгийг хэлж байна. Манайхан ч бас эрлиз өхөр байдаг. Эртээрээс одоо тийм халтар амтаа хөрөө сүүний чиглэл. Тэгэхээр тэрнээс ч өндөр сүү сайлгаар их хэмжээгээр гарна. Хавард нь махан тарга хийлгэн, намартаа өөхөн тарга хийн штэ мал. Тийм учраас махан тарга хийлгэж тэгэл мэдээж сүү сайлны тослог чанарыг сайжруулна. Тишиг сум нийтдээ 20 мянган үхэртэй. Тэрний бол 80 орчим хувь нь бол сэлэнг үйлдвэрийн үхэр байдаг. Тэгээд энэ сэлэнг үйлдвэрийн үхрийг бол сайжруулах тал дээр бол нэлээд бодлого чиглэл гаргаж ажиллаж байгаа. Сумд маань одоо бас аймагаас одоо тэжээлийн жижиг цэхийг бас хуурилсан байгаа. Энийг одоо бид нар бас ажилуулад тэжээл өөрсдөө бэлддэг болох малаа тэжээдэг болох. Тэгээд өөр одоо өндөр өртгөөр борлуулдаг тийм зорилттой зах зээл рүү хандсан юм уу ажлуудыг хийя гэдэг одоо сумынхаа удирдлагуудаа бас хамтраад явж байна. Булган аймаг 2013 онд сэлэнг үйлдвэрийн үхрийг өксөж үржүүлэх бүс нутгийг тогтоосон. Тишиг, хутаг өндөр, сэлэнг, хангал, бугад гэсэн 5 суманд эрчимдсэн мал аж ахуй үхэр сүргийг хөгжүүлэх бүс нутаг болгосон байдаг. Тишиг суманд эрт үеэс фермийн аж ахуй хөгжиж иржээ. Өвөл үхрээс хааж, сайл сүгээ нийлүүлж тушаадаг байсан байна.